За бид бүхэн Хятад улсын Шинян хотын Дуншин компани урилгаар Шинян хотод зочлоллоо. Шинян хот бол үнэхээр үйлдвэрлэл нь одоо маш их хөгжсөн, маш том хот юм байна. За тэгэхээр миний яг одоо энэ ард харагдаж байгаа Capsule House энэ бол одоо яг биднийг Шинян хотод урьсан Дуншин компани өөрсдийнхөө одоо офисын урд яг ингээд үзүүлэн болгоод тавьсан байгаа 38 м квадрат Capsule House байгаа. За энэ Capsule House бол үүднээс орхоос ахуулаад хаалгаа онгоолгохдоо одоо дуу хоолоогоор смарт болсон юм хаалгаар явж ороод доторх хөшиг, гэрэл одоо бүх зүйл нь 100% ухаалаг болсон юм Capsule House байгаа. За энэхүү Capsule House маань одоо яг хэрхэн бүтдэм бэ? Үйлдвэрийн шат дамжлага нь яаж явагдсан бэ? За ямар материалууд ордог юм бэ гэдгийг тун утгагүй бүгдээрээ орж сонирхцгаая. 沈阳东森新材料科技有限公司成立于2011年。 За Шиняны энэ Дуншин гэдэг компани 2011 онд байгуулагдсан бөгөөд модулчлагдсан барилга. За энэ нь түргэн угсардаг, зөөвөрлөхөд хялбар сууц үйлдвэрлэдэг гэсэн утгатай юм байна. Угсармал сууц ган хийцийн бүтээн байгуулалтаараа дагнсан одоо ийм хувийн хвшлийн компани юм байна. За энэ компанийн хувьд одоо мэрэгжлийн судалгаа, туршилт, өөрсдөө одоо зураг төслийн багтай, орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмжтэй ийм компани байна. 我们做的是在同行业里遥遥领先的。 Орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмжтэй. За орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмжтэй гэж байгаа маань ерөөсөө хүний ажлыг 80% ингээ хөнгөвчлөлтсөн. Тэгэхээр энэ үйлдвэрт ерөнхийдөө 80% дан автомат машинууд ажиллаж байна гэсэн үг. Энэ бол Дуншин компани өөрийн эзэмшлийн газар дээр байрлаж байгаа. Тэр энэ том үйлдвэр за ингээ офисын барилга баригдсан байгаа. Тэгээ бүгдээ орж сонирхцгаая. Capsule сууцны маань суур дээвэр энэ араамны гагнуурын ажил бол энд явагддаг юм байна. Гагнуурыг бол энэ дахин шалгад юм байна. Хийгээд дуусаад дахиж тэнд ингээ бүтгэл хийж яваад үзээд ингээд аюу сайн шалгаж явдаг юм байна. Одоо энэ төмөрний маань энэ ерөнхий зузаан 4 мм гэж байгаа байхгүй юу? 4 мм-тэй төмөрний маань өргөн нь 10, өндөр нь 15 см ийм зузаантай хийгдэж байна. Аюу зузаан төмрөөр хийгдэж байгаа байхгүй юу? За энэ ингээд ерөнхийдөө Capsule House маань араам нь ингээд гагнагдаад босцсон байгаа нь харагдаж байна. Улаанбаатар хотод өвөлдөө 40 хүртэл хүүтэрдэг. За зундаа 40 хүртэл халдаг. Гадны хүүтэн агаараа нэвтрүүлэхгүй дотор халуун агаараа гадагшаа гаргахгүй яг энэ нөгөө дулаан алдалтыг маш сайн шийдэхийн тулд за дулаалгаа энэ Capsule House маань яаж хийж байгаа юм бэ гэхээр араам маань 15 санж байгаа. Би түрүү үзүүлж байсан те 15 санж. За ингээд энэ галт тисвэртэй энэ хатуулагтай энэ хөөсөөр ингээд битүү хийж өгөөд за мөн одоо энийг барьцалдуулаад энэ завсар зайнуудаар нь дахиад ингээд нэмэлт хөөсөр ингэж өгсөн байгаа. Ингээ галыг ингээ унтарчдаг, гал дэмждэг бүх тогны монтажийг ингэж хамгаалж ингэж хийж өгсөн байна. За тэгэхээр яг миний ард харагдаж байгаа одоо энэ үйлдвэрийн төхөөрөмжүүд дээр энэ Capsule House-ын маань яг энэ гадна талын одоо энэ бэлтгэцийг хийд юм байна. Энэ 50 жил чанараа алдахгүй. За 30 жилийн дотор ямар нэгэн өнгө будгаа алдахгүй. Энэ бол одоо яг дотор талд хийж байгаа. Тэгээд энийг ингээд нэг үйлдвэрлээд материалаа гаргаж ирэхдээ маш олон хэмжээгээр үйлдвэр маань нэг хүчин чадлаар ажиллаад за тэгээд бараа материалуудаа ингээд тэнцээ агуулгатай ингээ өрөө тавьчихдаг. За энэ нөгөө нэг Capsule маань гадна талд хийгдэж байгаа хөнгөн цагаан материал. Гадна талд нь хийж байгаа тэр нөгөө нэг 50 жилд бид нар ямар ч асуудалгүй хэрэглэнэ гэдэг байгаа тэр нүүрс төрөгчтэй тэр будгийг одоо энэ дэр хийгээд энэ замаар ингээ явд юм байна. Тэгээд энэ хөнгөн цагаан одоо ингээд өлөгчнө. Одоо ингээд энд ингээд өлөгчт юм байна. Мэдээж энэ чинь ингээд ийм жижигхэн юм байхгүй шүү дээ. Нэлээд том юмнууд байгаа. За тэгээд энэ чинь тэгээ бүр 220 хэмд буцалдаг гэж шүү энэ чинь. Өлөгцсөн байгаа маань явлаа тойроод ирлээ. Эцсийн бүтээгдэхүүнд одоо энэ будаг чинь гараад ирж байгаа гэсэн. Ингээ будаг маань хийгдэж дууссан юм байна. Ийм том заалан дотор. За миний түрүүний хэлжсэн гадаа би хэлжсэн да энэ Capsule House маань бол бүрэн ухаалаг болцсон. За ер нь хүний одоо
гар хөл одоо бусад төлхүүр мүлхүүр гэдэг ийм олон юм ерөөсө хэрэглээд авах шаардлага байхгүй. Гэхдээ энэ хаалганы цоожин дээр одоогоор бол нөгөө миний дуу хоолой одоо нөгөө таниулаагүй байгаа болохоор хурууны эгээр ингээд онгоолгоод яваад орчиж байгаа. За энэ одоо яг үйлдвэр дээр хийгдээд ингээд бэлэн болцсон байгаа капсул хаус нь 28 м квадрат. За тэгээ энэ бол яг ингээд унтлагын хэсэг шийдэгдэж өгсөн байна. Ингээд дээшгээ шүн бол бүр аюу гоё харагдана. Од мод бол үнэхээр гайхалтай харагддаг. Ингээд гэрэл маань ингээд харанхуй байна. Бүтгэн асна, илүү бүр ингээд тод асна. Гээ энэ бас ийм 3-4 төрлийн тохиргоотой юм байна. Хөшиг онгоогоор гээд ингээд энэ хөшиг ингээд нээгдэж байгаа. Энэ бол нөгөө түрүүн би хэлчихсэн шүү дээ. Дуу хоолоогоор ингээд хөшиг нээгдэж байгаа. За энэ капсул хаусын маань нөгөө нэг дотор талын ханын болон одоо энэ таазанд хийсэн энэ хавтан байна. Энэ бол нүүрс төрөгчийн талс хавтан гэж байгаа. Тэгээд мэдээж ямар нэгэн гадны биетээр зурах, цохих, одоо гимтэх энэ эрсдэлт маш тэсвэртэй, илэгдэл багтай гэсэн үг. Цонх бол 3 давхар хатаалагтай шилтэй. За байгалийн гэрэл сайн хүлээж аавна. За үзэгдэх орчин бол угаасаа ярих юм байхгүй энд ороод хэвтээд суугаад байж хахад энэ эрдэнэ жирэмчнүүд бол маш сайн хийгдсэн юм. Сайн чанарын юм шалыг хийсэн байгаа. Энэ мэдээж нөгөө нэг капсул хаус юм байна. Маш гоё тав тухтай байгаа орчин бүрдүүлэхэд бас чухал нөлөө үзүүлж байгаа харагдчихэв. Тэгээ энэ шал нь хамгийн гол нь өөрөө шууд ингээд тогонд залгаад шал маань өөрөө халчдаг. Тэгээ гаднаас ороод ирсэн чинь шууд юм хөрхөн гутлын шүүгээ ингээд шийдээд өгчөж. Энэ дотор ингээд энэ тэгээ жижигхэн орон зайг ямар гоё төлөвлөж, ямар гоё зохион байгуулж байна бас. Ингээ ариун цэврийн өрөө нь одоо энэ чинь бойлороор шийдээд өгч. Хом юм байна уу? Энд ингээд усанд орох дүүштэй юм байна. Хувь хүний одоо нөгөө нэг орон зайг хангаж өгж байгаа ийм ая тухтай шийдлийг бас энэ дотор хийгээд өгсөн байна. 5 м квадратаа хилээд за нэг иймэрхүү хэлбэртэй байх юм байна. Тэгэхэд одоо яг энэ оффист сууж байгаа ажилчид бол компьютер дээр таны төсөөллийг буулгаад гаргаад ирэх юм байна. Тэгээ одоо хэдэн метр квадраттай доторх зохион байгуулалт нь ямар байх юм те? Өнгө дүрс нь ямар байх юм? За дээрэс нь нэмэлтээр юу хийх юм? Энэ чирээс бүгдийг хийгээд өгчт юм байна. Гэрэл асаарай. Одоо аваачаад бохироо холболоо, цахилгаанд холбосны дараа шууд ажиллах боломжтой. За мэдээж тус компани нь одоо хятад улсын буюу одоо олон улсын маш олон чанарын гэрчилгээг авч ийсэн. Энэ маань одоо тус байгууллагын энэхүү бүтээгдэхүүн ямар чанартай вэ гэдгийг жил ирэх тусам одоо энэ үйлдвэрлэж исэн жилүүдэд баталж өгж исэн ийм батламжуудыг бас маш ихийг авч исэн ийм компани байна. Шүн бол бүр аюу гоё харагдана. Сансарт нисэж байгааг би түрүү ярьсан шүү дээ. Нэг тийм уран сайхны сэтгэмжтэй ертөнцид аваачиж байгаа байхгүй юу? Амар амгалангаар одоо яг нэг сайхан тайван ингээд унтах боломжийг юм олж өгч байгаа. Өдрийн тэр толгойн стрессийг байхгүй болгох. Тийм хугацааг бас нэг унтахаас өмнө олгоч чинь. Монголд чи ер нь тэгээд жилийн 4 улирал бүрхэг өдөр нь бага, сэлмэг өдөр нь илүү их байдаг. Тэгэхээр шүн унтахад бол од харагдах өдөр бол маш их байдаг.我们目前的产品在澳大利亚、在墨西哥、俄罗斯、哈萨克斯坦。 За тэгээ бидний зочилсан энэхүү капсул хаусын үйлдвэр маань олон улсад бас ингээд бараа бүтээгдэхүүнээ гаргадаг. Одоо Унгар, Австрал, Солонгос, Япон, Мексик, Филиппин, Казахстан, Узбекистан, за одоо Орос руу гаргаж байгаа. За том удахгүй бас Монгол руу гаргаж эхэлж байна. Ингээ албан ёсоор бас Монголд сая болсон үзэсгэлэн дээр очисон байгаа. За үүнээс хойш бас олон Монгол зочид ирж энэхүү бүтээгдэхүүнийг авахаар одоо эхнээсээ ирж гэрээ хийж эхэлж байгаа. За ийм үйлдвэр байна. 让蒙古人民来享受这种现代化的住宅模式。谢谢大家。 За ингээ энэ үйлдвэрийн маань танилцуулга энэ хүрээд дууслаа. Өшөө илүү дэлгэрэнгүй одоо мэдээлэл авахыг хүсэх юм бол мэдээж WeChat-аар нь ороод хизээч хамаагүй та хүссэн зүйлээ асуух юм бол энэхүү капсулын үйлдвэрийн хамт олон та бүхэд энэхүү мэдээллийг өгөхдөө маш их баяртай байх болно гэж дамжуулсан.